Сайн байцгаана уу? Өнөөдөр усан модгийн анхны хичээл эхэллээ. За, натюрмортод явахад болохоор бид нэр өмнө нь зурж исэн хар зуруудыг ашиглаж исэн биетүүдээ эргүүлээд өнгөтэйхөө натюрморт тавьбал их зүгээр. Энэ удаад бид нэр яг хамгийн ард тавьж исэн нөгөө шар даавуу болон одоо баар тэгээд 3 өндгөө эргээд усан модод ирээ зурхаа шийдлээ. Гэхдээ ингээд нөгөө байнгын цагаан биетүүдээ зурхаар зураг маань язгууртай болдог учраас тэрийгэ тэнцвэржүүлэхийн тулд цэцэр болон ногоон өнгийн аяга болон боо шатад тавьсан байгаа. За ингээд бүгдээрээ зохиомж байгаагаа хэлцгээе. Ингээд зураг натюрморто нэлээд одоо өнцгөөс хараад үзэх хэрэгтэй. Босоогоороо ч юм уу суугаад аль өнцгөөс харах юм бол илүү тохиомжтойг сайн ажиглаж байгаа. Нэрээ зохиомж гаргацгаая. Тэгээд нэгт өнцгөө олцсон бол хоёр цаасан дээрээ хэр том мод үүсгэх вэ гэдгээ санаа. Усан модыг бол хөвчлэн А4-өөс гэхээс илүү А3 дээр зурх юм бол натюрмортын илүү тохиомжтой. Яагаад гэвэл томоохон хэмжээний биетүүд зурдаг учраас А4 дээр ингээд хитрхи жижигхэн болохоор сүргүү харагддаг. За эхлээд хамгийн том биет буюу цэцгийн саваа зуръя. Ингээд дотор нь ингээд натюрмортоо гоё өнгөлөг болгохын тулд цэцэг хийсэн байгаа. За цэцгээ бат зэрэг хүрсэн. Наагийн ногоо аяга 3 өндөр маань. Ингээд цаа натюрмортыг маань ажиллах юм бол цайвар дээр бараан дээр цайвар дүрсээ тавьсан байгаа. Тэгснээс ингээд хөх давааныхаа наанд боороо тавьж байгаа шар дээрээ цагаанаа тавьчих юм бол натюрморт маань төлөөлөн зурхад хүндрэлтэй бөгөөд сонирхолтой бас харагдаж чадахгүй. За одоо ингээд мөн арчлын даваагаар давхар дүрслээд явна. Тэгээд ингээд гэртээ зурсан биетүүдээ мөн гэртээ өнгөтэйхөө натюрмортыг давхар тавиад явчихад бас их гоё. За ингээд харсан чинь ингээд зохиомж гаргасан чинь эндээс энэ хүртэлцээ маань хоорондоо тэнцсэн харагдаа тийм. Тэгэхээр ингээд биетүүд маань ингээд зүгээр хоорондоо бөөгнөрсөн. Тэгээд ямар ч тийм зохиомжгүй харагдаж байгаа учраас аль нэг талаас нь шахъя. За ингэж энэ талаас нь баг. За тэгээд мөн жоохон дэвшлүүлээд цэцгээ оруулж ирээ. Яг зурхаж байгаа биетүүд маань ингээд битэн багтсан мөртлөө цэцгээ ингэж тал тасалсан байгаа. Одоо иймэрхүү нэмэлт гоё зургандаа өнгө оруулах юм аа заавал бүтнээр нь оруулах шаардлагагүй. Ерөөсөө ингээд жоохон таслаад хийчихвэл хангалттай. За тэгээд мөн гэрлийг нь баг зэрэг тэмдэглэе. За энэ натюрмортыг багшд болсон гэж үзээ. Одоо томбероо буулгахтаа өмнөөс урсан шигээ дөрөв хуваалаа. За барьж байгаа. Одоо би энэ эхлээд усан модын дээр хийж байгаа учраас ааштай харандаагаар гаргаж байгаа. Хатуу харандаагаар гарахгүй бол усан модын маань бас өөрөө нэг алдах юм бол засварлахад хэцүү учраас бас нэг цаас маань өөрөө эмзэг учраас олон дахин балруулаад иж болдоггүй. Эхлээд зурсан дараалалаараа цагаас аваад үрсгэлээ. Ерөнхийдөө одоо нэг зурсан биетэй хоёр дахь зурвал амар гэхэд усан модынхаа хар зураг байгуулт дээр тэгтлээ хийгдэлцэхгүй гэсэн үг. Энд дээр бүхэлдэн байгуултыг тэгэж тод хийхгүй олон дахин нухгүй учраас ерөнхий гартаар орсон дүрсүүдийг төрүүлж хийвэл зүгээр. За өмнө нь хийсэнчлэн ганц хоёр аяга жижиг сажиг энэ одоо наас цааш нь хөдлөх хэрэг бидэнд байгаа. Ерөнхий хэлбэрээр ингэж уртурч шуумаар хэлээ. За өндөрөөдөө аяганаасаа наашаага гаргаж ирээ. Тэгээд нь ширээний тавцан. Өндөрт байгаа даавуу. Тэгээд энэ ширээний тавцангаас наашаага явж байгаа учраас одоо даавны маань чиглэл өөрчлөгдөх ёстой. Тэгэхгүй бол яг энэ чиглэлээр явах юм бол ингээд босоод даавн дээр ингээд хөвтэй дүрсэд ороод ирэнгүүт буруу харагддаг. Тэгээд цэцэнгүүд. Одоо бид нэр зохиомжоо хажуу шин тавьж байгаа.
өөрсдийнхөө яг энэ цаасан дээр ажиллаж эхэлцгээе. За дүрсүүдээ юун төрөнд тэгшин зорьё. Ерөнхийдөө ингээд дүрсүүдээ одоо тэгшлэн усан модон дээр хар зураг болохоор бид нар ингээд ерөнхийдөө хийж байгаа л ингээд ерөнхийдөөс нарийн болгоод явсан да. Харин бид нар хар зургаа ягтаг гаргахгүй бол усан модаар ихэхдээ маш олон хөшөө хүндрэлтэй болдог гэсэн. Одоо бид ингээд усан модын натюрмортлоо хараад ингээд хамгийн түрүүнд нэг гой санагдсан байдаг да. Жишээ нь миний бодлохоор энэ натюрмортыг тавьж байхад ингээд шаргал хөх таавн дээр энэ цагаан сав, цагаан өндөг нам хооронд их гоё харагдсан байхгүй юу? Тэгээд яг тэрийг л тэгвэл хамгийн зөв гаргах хэрэгтэй. Өмнө нь хар зураг дээр ерөнхий бүх төрсүүдээ 100 гаргах гэж маш их хичээсэн дээ. Харин усан модон дээр болохоор ерөнхийд нь дайжгүй хийчээд хамгийн анхааралтай чи яг аль нэгэн тэгтлийг зурмаар байгаа тий. Тэрийг голчилж илүү хичээж хийх, илүү нарийн хийх хэрэгтэй. Усан бодог өнгөц зурган дээр яг гол акцентыг олцгол юм бол үлдсэн нь ингээд гүйцэд 100 харагддаг. Тэгэхээр бидний яг мэдрэмжийн асуудал гарч ирнэ. За өндөгнүүдийнхаа хэлбэрээр анхааралтай ажиллаарай. Өндөгнүүд ингээд харахад энгийн юм шиг хэрнээ бас зурхад хэцүү шүү. Тэгээд хэлбэрийг яг олохгүй бол ингээд юм нүчиг хэлбэртэй болчих юм уу? Эсвэл бөмбөг шүү болчиход идэг. За мэдээж нэг суурийг ингээд нэгт зурж иж ширээн дээр яг байрлаж байгаа хэсгийг харна. За давхар тусч байгаа гэрлийг нь тэмдэглээд явъя. Усан модгийн хар зургаа бүгдээрээ яг оройн цагаар хийж болно. Харин өнгөө тавихтаа заавал өдрийн цагаар гэрэлтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол усан мод одоо гэрийн энэ орчны дотоод гэрэл байгаа штэ хүйтэн өнгөтэй гэрэл. Энэ гэрэл маань өнгийг маш их өөр болгодог. Тэгээд усан модгаар зурангууд бид нар ингээд нэг өнгө тавьдаг тийм. Тэгтэл маргааш өглөө сэрээд нарны гэрэлтэй харангууд шал өөр өнгө тавьсан байх жишээ нэ. Одоо оройноо болохоор гэрэлтэй ингээд нэг л их тийм шар өнгө тавиал идэг, бусад харангууд саарл идэг байхгүй юу? Тэгэхээр тийм өнгөний дулааны өөрчлөлт их гардаг шүү. Тийм болохоор өнгийн натюрмортыг бол өглөөний цаг, өдрийн цагаар зурхад зүгээр. Тэгээ бас цонхтой хинтэй ойр тавьж болохгүй. Яа тэгвэл нарны гэрэл маань ингээд тойроод явдаг учраас цаг тутамд бидний натюрморт өөрчлөгдөнө. Тэгэхээр ерөөдөө алсуур нэг гэрэлтэй талаас нь тавиал цанхаас жоохон холхондоо хитрхи сүүдэрт биш газар тавих болно. За ингээд нэг энэ гой цэцнүүдийнхаа иш бүгдээрээ ингээд гой зэгстэй битүүд байгаа шүү дээ. Ямар ч тийм өөгүй, гүлгөр гадаргуутай битүүд. Тэрнээр нь ингээд юм өргөр сөрөөгөр юм цэцэгний хинүүд орж ирснээрээ бас ингэж балансчлуулж өгч байгаа. Бид нэр хийдэд аваа бас зурж болно. Гэхдээ хитрхи алга байх юм бол толгой маань ирнэ. Ерөнхийдөө нэг юм тоон өгсөн ганц хоёрхан том хийдүүд байвал зүгээр. Бас зурганд маань ингээ гоё өнгө чимжүүлж болно шүү дээ. За наадлын ширээний тавцан гэн. Зэрэг байна. За хэдүүлээ зургийн явцтай харж байгаа тэрэ шаардлагагүй ширээний наадлын тавцан зурхгүй. Магадгүй ийшээгээ ингээд жоохон сүүдэр нуусан байна. За энэ дотор аяган дотор маань бас хэд хэдэн гэрэл байна. Наадлын бор саван дээр маань ингээд жижигхэн байгаа энэ деталь маань натюрмортыг маань их гоё нарийн янбай харагдуулж байгаа учраас энийг нэмж хийлээ. За аяган дээр гэхээ маань энэ цагаан хээ бусад төрсүүдтэй их гоё холбогдож байна. Энэ цагаан том сав тийм. Энэ ингээд арай жоохон дундаж 3 ширхэг цагаан. Тэгэд энэ болохоор ингээд жижиг юм олон цагаан хээ байна. Энийг ингээд болж өгвөл хийгээд хэрэг чадахгүй бол гарсанаар зүгээр. Тим онц биш ч гэсэн бас зурган дээр маань гоё өнгө төрх нэмж өгч магадгүй. За өмнө нь энийгээ зурж исэн болохоор бид нэр тарцангуй амархан байлаа. Багш нь ерөөдөө хамгийн олцтой сонирхол бодгаараа шууд зурж үзүүлэхийг зорилоо.
За салат бодог маань өөрөө 24 өнгөтэй. Энэ дотор маань цагаан хар өнгөд маань байдаг. За анаас нь ерөнхийдөө дарааллыг нь алдагдуулахгүй ингэж барьж байгаагаад өнгөнүүдийг цээжлээд авахд хийдэггүй. Яагаад гэвэл одоо энэ доотлын нэрнүүд те англи нэрнүүд эдгээр маань болохоор дараа нь их сургуульд орсон ч гэсэн ямар нэгэн юмыг дүрсэлж ярьсан ч гэсэн хэрэгтэй байдаг учраас анхнаасаа зурж байхдаа энэ өнгө гэж нэрээ цээжлээд яваарай. За багшийн хувьд жоохон сониод дарааллыг алдуулсан байгаа. Гэхдээ аль болох зөв хийх гэж хичээсэн. За тэгэнгүүт хамгийн түрүүнд ингэж харж байгаа хар цагаан байгаад энэ хоёрыг одоош нь харуулчих. Яг л усан бодог дээр өөрөө цагаан фон дээр зурдаг учраас цагаан өнгө ашиглахгүй. Цагаан өнгө өөрчлөлт өвлдөж явна гэсэн. Хар өнгө болохоор энэ бараа өнгөдийг нийлүүлэхэд бүгдээрээ нийлээд хар өнгө бодог учраас шууд юм бүлгийн хар өнгө ашиглахгүй. За одоо энэ бараа өнгөнүүд маань болохоор яг ингээ харахад нэг яахгүй хоорондоо өмнө ялгахдаггүй. Тийм учраас тодорхой хэмжээгээр зураг хийхээс өмнө ингээд нэг шийдлээд мөрөөдөө сайн гизчих хэрэгтэй. Ээж авсан. За багшийн биер болохоор энэ шилэн биерийг ашигладаг. Хүн болгоны одоо яг гарт орсон биер гэж байдаг да тий. Миний хувьд болохоор энэ шилэн биерээр бүгдийг зурдаг. Дээшээгээ маш нарийн зүйл хийж болдог юм шок үзүүртэй. Том хэсгээр ингээд хийж болохоор юм өтгөөстэй биер байгаа. Усан бодгийг ерөөдөө цайвараасаа баруун руу шилжүүлж явдаг учраас бүгдээрээ эхэндээ их зөвлөн зурна. Тэрнээс гадна эхлээд том талбайд хамарсан эсгүүдээ буцацгаа. Тэгэхээр бид нэр шагаал өнгөөс эхэлнэ. За зурган дээр маань бас ингээд палетр байвал зүгээр. Багш нь эндээ нөгөө нэг анх ирсэн энэ гаднахыг палетр хэлбэрээр ашиглая. Нэгт усан бодлогод цагаан хар өнгөийг ашиглахгүй. За хоёрт усан бодгийн өнгөийг дангаар нь ашиглахгүй. Жишээ нь одоо нэг шар өнгөийг ингээд уусгаад яваад байхгүй гэсэн үг. За шар дээр баг зэргийн шар өнгө авлаа. Атал маань нэлээд шагаад болохоор энэ оохор өнгөийг амтны хавлаад фонд хаалт үзье. Усан бодог ингээд энэ дээрээ өөр харагдаж байгаа хэрнээ цаасан дээр очихороо бас өнгөнд баг зэргийн хувилттай өөр харагдана. Тийм учраас ингээд тушаад үзээд байгаарай. За атлын фон маань ерөнхийдөө нэлийн асад байгаа учраас над байгаа дүрсүүдээсээ хэд тод байж болохгүй. Тийм болохоор тийм хитрхийн нүдэн туссан лимон шар өнгөөр хийгээд ирнэ. За ингээд багаар услаад өнгөө уусгаад яв. За одоо өнгүүдийг хандаа өгдөө. Анх удаа усан бодогтойгоо танилцж байхдаа ингээд өөр гоё оролдоод энэ одоо ямар өнгө юм бол гэж туршаад явах зүгээр. Усан бодог маань ингээд цааснаас шалтгаалаад зарим усан бодгийн цаас маань их сайн уусч одоо ингээд нэг тавьсан ч гэсэн хоёр дахь язаж болдог. Зарим нь болохоор шууд шингээд орчдог. Бид нэр ерөнхийдөө эрсдлээ бодоод артлын фон нэг өнгөөр таглаж байгаа хэсгээ маш хурдан зурсан зүгээр. Ингээд нэг талаас нь хөөгөө гэсэн. За шагаал өнгө маань бас тэгтлээ наашаага цайвар биш учраас ерөнхийдөө л энэ өнгөөрөө таглана. За цагаан өнгө мэдээж гоё хэлээд явъя. Маш хурдан гоё чиглээд. За ширээний над эргээ хийчихдээ ингээд бараа. За эргээд энэ охор өнгө нэлээ ашиглая. Энэ охор өнгө маань бас нэлээ натурал яг байгалийн өнгө гэж явдаг. Одоо зарим яг байгальд бодог өнгөнүүд байдаг да. Жишээ нь одоо энэ ногоон өнгө, Зингертний ногоон өнгө хоёр маань төдийлөн нэг тааралдаад идэггүй учраас натурмортон дээр зурхад ч гэсэн их зургийг маань түүхий харагдуулж өгдөг. Тэгэхээр аль болох юм натурал өнгөтэй. За баазэр усан бодог маань ингээд чиглэж зурж байгаа учраас хатангуудаа бас жоохон мөн буучдаг.
Юу ч гэсэн ингээл өөрт харагдаал ингээл иймэрхүү ах шиг байна гэж мэдрэгдэж байгаа хүмүүдээ холиод хийчихэд гингүү. Тэгээд хатаад ирэнгүүт нь дээрэс нь нэмэлтээр ажиллаад явна. За зарим тодруулах хэсэгтээ өнгөө шоу хийдэг юм байдаг. Бидэнд фонт авахад хурд хэрэгтэй. За одоо энэ хэсгийг хатаа. Одоо ингэнгээ ерөнхийдөө ингээд нэг шаргал өнгийн палет үүсгэсэн байгаа шүү дээ. Ийм байгаа чинь ингээд зарим нь шаргал туссан хэсгүүд ингээд шар туяатай байгаа хэсгүүдээ нэмжиж өгцгөө. Орчлон хорвоо дээр үндсэн өнгөөр байдаг юм байдаггүй. Өөрөөр хэлбэл одоо яг юм улаан өнгөтэй бүхэлдээ ингэж уурлаад боддог юм байхгүй. Яг бол бүгд л ингээд тодорхой хэмжээнд гэрэл ойлгоом тусгаан тий. Тэгэхээр өмнө хувирч харагдчихдаг. Одоо энэ бор савн дээр маань гэхэд дээрээс ирж байгаа шар гэрэл, даавны шар гэрэл маань тусаад ерөөхдөө нэг тийм шаргал тавтай болгож харагдуулж байна. За тэрийгээ баг зэрэг хийгээд өгье. Усан модод бидний төвчээр хэрэгтэй. За энэс ингээд түр орхилоо. Одоо бүгдээрээ энэ шар хэсгүүдийг хатж явах зуур цэнхэр давуулгаа авъя. За энэ цэнхэр даваа маань болохоор шууд цэнхэр өнгөөр хийх юм бол шар цэнхэр гээд одоо төрийн далбаа шиг ч юм уу тий. Юу харагдана. Энэ маань нэлээд жоохон хөвгтөө сүүдэр хэсэг нь хажуудлынхаа шар өнгөөс шалтгаалаад жоохон бордоо харагдаж байна. За зөвхөн хүрээний яа. Тэрний тайд үзье. За энэ жоохон бор. Тэгээд хөвгцөрөө. За цагаан биетэйгээ нэргэн тойрныг маш болгоомжтой хийгээрэй. Усан бодоод ингээд өөрөө ус маань хяналтгүй гүйдэг учраас хэтэрхий их ч юм уу санамсаргүй хэтэрхий их усалснаас болоод санамсаргүй цагаан битүүдлүүд маань ордог. За энэ цэцгтээс гэр түр орхиж байгаа. За одоо доош үлээ. Тэгээд ерөнхийдөө хүний өнгө өөр. Чи нэг өнгөийг ингэж харж иж болно. Би бас нэг өөрөөр зурж иж болно тий. Тэгэхээр бас яг зөв гэсэн зүйл байхгүй. Хүний усан модгийн одоо өнгөтөр зурж байхад бол өнгөний мэдрэмжийн ялгаа гарч ирдэг. Мэдрэмжүүд мэдээж их төрүүлсэн зөв буруу гэсэн юм байхгүй. Усан модгаар яг сайжруулах тусам их зургатайгаа илүү л адилхан болно. За одоо ингээд овоо хатцсан хойно нэгж хийхгүй бол хажуу тишээ ингээд шууд задраад явна. За даавн бас бүхэлдээ бүх учраас тойруулаад явъя. За тэгэхэд цэнхэр даавыг өнгөтэй бүхэлдэн цэнхэр өнгөөр бодохгүй байгаад өнгө маань маш олон янзын өнгө хувирж иж нэг тийм агаартай нэг цул болж өгсөн. Усан модгийн яг гоё юм нь ингээд нойтон дээр нь сайн ажиллах юм бол бүгд ингээд уусан нэгдээ нэгэндээ ингээд шингэсэн орчинд бий болгож байгаа. За одоо энэ наашаа ширээний наадлын тавцсан л болохоор илүү дээрээс маань шаргалдаа гэрэл туссан. Цэнхэр даавуу хэрнээ жоохон их тийм ягаан дөө. Тэгээ бас улбар шаардав. Тэглээгээд бид нэг өнгөөр зураад иж болохгүй. Аль болох ингээ багшаагаа дуурайгаад өөрөө тэр натурмортоос ямар хүн мэдэрч ин тий. Бас яг миний хэлсэд анхаардахгүй шүү дээ.
Чи тэр зурагнаас юу мэдэрч байна? Чамд ямар дулаан мэдрэмж төрж байна уу? Хүүтэн санагдаж байна уу? Тэр болгоныг тусгаад яваарай. Ийшээ ингээд тусгаад хэрэгжих. Одоо энэ цаатлын хэсэг хэлье. За эндээсээ бас хитрхи үг маань зурж болохгүй. За одоо ингээд энэ цэцнүүдийнхаа голоор энэ ногоон ишнүүдээ үлдээгүүл их зүгээр. Зэрэг оруулж өгцгөөе. Одоо ингээд шууд багшгээ цаасны дээрээ тавихгүйгээр палетер дээрээ ингээд холж байгаа тавьбал хэсэг зүгээр. Тэгээд зурж явах явцдаа өөртөө арга барил олчиндөө. Урттай гаруугүй болно. За энэ цэхэр үг маань их гоё харагдуулж байна. Тэгэхээр иймэрхүү эффектийг оруулаад өгье. Нэлээд бараа хийчих. За энэ одоо энэ хараа яг энэ хоёр ингээ хоорондоо зарлагдсан харагдаж байгаа. Тийм болохоор дотор талд байгаа хүмүүс нь баг зэрэг доош нь буулгаад өгье. Энэ урсгаж байгаа юм одоо ингэ дээш нь гоё болоход байгаа. За энэ гэсэн чинь цэнхэр даваа шиг харагдахгүй тийм ээ. Одоо дээгүүр нэг удаа усан болохоор зөвлөлдөг. За нөгөө доор нь олон үг тавьчихгууд тэгээд уусаад нэг эффект үүсэж байгааз гадуур нь ингээд усаар stroke гэдэг техник ингээд ерөөс нь ингээд нэг өнгийн тоон тавиад өгч байгаа зөвлөхнөр олон гоё устай юуны тал басан мод гэлээд тийм услаа л яваад байна. За одоо ингээд ерөнхий ингээд өөр амьсгал нь гараад ирлээ. За даавга өгшөөж хоноошлуулмаар юм байна. Яг ингээд зөв баруун гэд хоёр хуваагдсан юу харагдаад байгаа учраас за жоохон ингээд наашлуулъя.
Ингээд одоо ингээд энэ цэнхэр юу явсных бүгдээрээ цагаан биетийнхаа гэрэл сэдрийг нь хийцгээе. За цагаан биетээр өөрөө маш олон өнгийн гэрэл өнгө ойдог. Тийм болохоор цагаан гэхээр л ингээд цагаанаар нүлдэг гэсэн үг биш. Энэ ерөөхдөө цагаан байгаа учраас наадлын өндөртэйгээр харьцуулахад нэлээд жоохон мат болохоор саралдуу харагдчихэ. За тэрийг нь хийцгээе. За даавууныхаа цэнхэр өнгө магадгүй энэ гаднаас тусч ирж буй тэнгэрийн цэнхэр хүйтэн өнгө орж ирлээ. За гэтээ маш ингээд тодорхойлчихлаа. Тэс 50 ингээд усаараа усгах. Гэрэл ерөөхдөө энэ талаас байна тий. Тэгээ дээрээс нь бас яг энэ талаас ингэж дээрээс тасалгааны гэрэл орж ирж байна. За энэ талаас нөгөө юм дулаан шаргал өнгийн гэрэл бас явж байна. За энд байгаа цэнгэр өнгөтэй нөлөөж болохгүй гэх юм бол шууд задраад цагаан сам маань саарлаж эхэлнэ. За энэ голын цагаан жохон гэрлийн хэсгийг үлдээчихье. Бидэнд яарах юм байхгүй учраас хөшөөн ямбай тавин зурч болно. Энэ даавар нь яг энэ гэрийн байгуулалтын сүдэр жоохон нэмлээ. За бариулна хэсэг. За цагаан сав тэнгуүтээ энэ гэрэл энэ хоёр маань хоорондоо барьцалдаад байгааз тэгэхээр одоо энэ талын шаргалт даавнаас тусч байгаа шаргалтын өнгө гэх. За тэгэхээр шууд энэ шаргал ингэхгүй. Жохон юм бууралтай натурал шаргалаас нэмлээ. Өнгөө тавилаа одоо бодоггүй бэрээрээ усгацгаая. За одоо цагаан өнгөө ерөөхдөө гайгүй хийгээ сурсан юм чинь өндөгнийхөө сүдрүүдэд хийцгээе. Түрүүн ашигласан өнгөнүүдээс нь палитраас бас ингээд өнгөө уусгаад заавал шинэ өнгөлөхгүйгээр за өндөгнийхөө сүдэр доор энэ даавнасаа тусч байгаа. Цэхэрдүү. За гэрлийг нь хайрлаж үлдээгээрэй. Усмад энэ дээр гэрэл чухал. За энэ өндөгний маань энэ наадталт нь ингэж цэхэрдүү туяа явж ирсэн. Энэ талаас нь ингээд улаан цай бүр юм шаргал туяа харагдаж байна. Бид нэр одоо усан бодгаар зураг тусан улам тийм алжигч болно гэсэн үг. За тэгээд нөгөө шаргал цэнхэр хоёр маань нийлээд яг тийм өндөгний тийм сааралтуу сүдрийг үүсгэлээ. За энэ ч бас хатгаар алга болчихно. Хатангуут нь шүү. Тодруулж байгаа. Бид нэр биштэй ерөөсөө ингээд нэгээр нь дуусгаад явахгүй. Ингээл бабаагаар нэмэл энслаа л явсан. За цаанд байгаа өнгөн дээр бас энэ талаасаа маш их гоё шаргал өнгө харагдаж байна. Усан бодог өөр их гоё бодог. Орондоо ингээд өнгөнд усж байгааг харах. Тэгээ тайван удаан зурж байгаа нь их гоё. За одоо энэ ногоон явлага харцгаая. Ногоон маань харах юм бол маш натурал ногоон. За энэ харах юм бол энэ green deep гэдэг энэ ногоон өнгө маань өөрөө яг ургамлын ногоон өнгө гэж явдаг. Өөрөөр хэлсэж жоохон шар өнгө орчих. Цэнхэр өнгө орчих жоохон засах хэлжээ. За нэг хэсэг заслаа гэдэг ингээд зөвхөн тэр хэсэгт нь ингээ өрөөдөж болохгүй гэх юм бол цаасны маань цайвар гараад ирнэ. Тэгээ хийсэн л бол ингээд жоохон орчин тойронд нуусгаад өгчихтэй би өстэй дээрээ. За ингээд үлдээч. За энэ green deep гэдэг энэ ногоон өөр бусад өнгөтэй халуун. За тийм энэ цагаан хэсгүүдээ үлдээхийн тулд тэгэхээр нэг удаа машин юм байна.
гой зурж ингээд бүгднийг ингээд будаа шигтэй хитрхийн нүдэнд өртгөөр хитрхи төгс хийгээд хэрэггүй. Ерөнхийдөө бид нарт ингээд ногоон дээр цагаан байгаа юм хэн л гоё байгаа учраас тэрийг л барагцаагаар аваад үлдэх хэрэгтэй. Хитрхийн ямбаа хийсэн усан модон дээр маань их төвөгтэй харагддаг. Нэг хитрхи хичээсэн юм заримдаа хитрхи гоё харагддаг шүү дээ. Ногооноор таглалаа. Хатаагүй байгаа дээр нь яг л гой бүгдээрээ туяануудыг хийж өгцгөөе. За энэ артлын хэсгийн ч гэсэн гэрлийн үлдээгээд ногооноор таглалаа. За ингээд ногоон маань дотроо ч гэсэн усан модон дээр л гэхэд ингээд ногоон маань 4-5 төрлийн ногоон байгаа тийм. Энэ бүрийг нь ашиглаад алийг нь аль тохиолдолд ашиглахаар мэдээд авах хэрэгтэй. Ногоон хорн ингэж гоё уусч байна. Ер нь ойролцоо өмнөдийг л уусгах гад нэлээ мэдрэмжтэй харагддаг зурган дээр нь. За ингэнгээ ногоон ингээд ашигласнаа энд байгаа энэ ногоон ишнүүдийг хийчих. За хэдэн минуттай? 6. За 6 минут ясаж засч байна. За одоо энэ бор вара анцалцгаая. Бор маань ерөөхдөө нэлээд бага. Тэгэхээр чинь бүгд туяаг нэг юм. Одоо бор дээрээ жоох юм хөрөндөө улаан амж ашиглаж нисгээрээ улаан дөө тэгэнгүүтээ одоо дахиад нөгөө нэг даавнаас тусч байгаа шаргалт туяа баруун талаасаа байна. Даруулны хамттай батж болох. Дээрээс нь нэлээд бор шаргалт байна. Шахаа зурж байгаа нэг удаа ер нь хуулаа зурхад зүгээр. Гэтэ одоо манай хичээлээр маань маш олон адилхан натурмортой хүүхдүүд зэрэг очих юм бол бас жоох хэмгэлцээтэй баг. Тийм болохоор бас бусдаасаа ялгархын тулд яаж болох вэ те? Тэрийг бодолцоорой. Суралцж байгаа тохиолдолд бол яг ингээд хуулаа зурхад бол үгүй. Дотор талынхан шаргалыг бас мартаж болох.
Одоо ингээд ерөнхийдөө натурморта ингээд цагаан хэсэг үлдээхгүйгээр ингээд дутуу хэсэг үлдэхгүй ерөнхийд нь ингээд тагласан байгаа. За дээдлага цэцгэр ч гэсэн бац ирээ. Гоё өнгө тавьчихъя. За ягаан өнгөтэй байлаа гэж ганц хүрээ ягаан өнгө үлдээд гэсэн биш. Одоо ингээд эхнээс нь бүх юмудаа өшөө бодтой, өшөө гэрсүүдрийг ингээд яа. Одоо энэ бол ерөөсөө юу таглалт. Энэ хэсэг маань өшөө бараа байгаа тийм. Тэрийг ингээд хийцгээе. Нэг удаа ингээд хатааж агаад холоос харж байгаа нүдэ хамрааж байгаа хийхгүй бол бас яг нэг юм хитрхи удаа нүдэх биднийг ядраа. Тэгээд яагаад өөр болоод байгааг бас ойлгохгүй. Тийм болохоор хэрвээ боломж байвал жоохон завсарлахтай зурхад гингөө. За одоо нөө бүх бараан өнгнүүдийн хооронд талхан бол харан үүсдэг тийм. Энэ хүрээ ягаа тэгээд энэ изумрудны ногоон тэгээд нийшээгээ бор өнгнүүд байгаа. Хооронд нь халиад өссөн бараан өнгөө гаргаарай. Яагаад гэвэл ингээд зүгээр шууд харан булгаараа тавьчихгод тийм дүлийн харагддаг байхгүй юу? Гэтэл ерөөсөө хамгийн бага нүүрсэн харан өнгөч гэлээ гэрэл ойлгодог учраас тодорхой хэмжээний туяатай байдаг. Тэр туяаг нь л дүрслэн гэсэн үг. Одоо ингэж нэг бүхэлд нь буцсан учраас тэгж одоо бүхэлд нь туслах шаардлагагүй. Жижигхэн деталуудыг баг багаар хийгээд аль хэсгийг яаж хийх тохиолдолтой гэж зурж байгаа явцтай ойлгох чинь. Одоо цэцэгний хэсэг бол ингээд гоё ингээд замхаад үлдсэндээ ч зүгээр харин эдгээр маань болохоор ингээд яг таг гадна барьцтай үлгөр гадаргуутай юм. Ягтуу бит учраас яг таг хар зургийг гаргах хэрэгтэй. За тэглээгээд бүхэлд нь хариулна гэсэн үг шүү дээ. Яг хэрэгтэй хэсгийг тодруулаад л чигт.
За одоо энийгээ түр архив. Эргээд ногоо. За ногоо ямаас өмнө эхлээд одоо энэ артлын даавн маань бас нэлээд бараан байгаа тийм. Одоо энийгээ бараан болгоод ирсэн чинь энэ маань аягүй жуул харагдаж байгаа. Тэрийгээ